эхлэж байна. За энэ нэвтрүүлгээр бид нэр Монголын эрт балар цагийн үеэс ахуулаад хожуу нүүдэлчдийн улсууд шатараалан одоо ээлжиж оршиж байсан тухай бүр сэдвүүдээр одоо нэвтрүүлэг явуулж байгаа. За ингээд бид нэр явсаар ерөнхийдөө Монголын эзэнт гүрэн буюу Чингис хааны түүхтэй холбоотой энэ цаг үе дээр ярилцах ийм мөчөд одоо тоолж ирээд байна. Тэгэхээр Монголын эзэнт гүрэн гэдэг бол мэдээж энэ Төв Азийн нутаг дээр хамгийн том, хамгийн дэлгэрэнгүй түүхийн тухай ярих хэрэгтэй болно. За тэр дундаа монголчууд бидний оргил түүхийн тухай асуудал. Тэгэхээр энэ бол цоврал хэдэн нэвтрүүлэг байх юм аа. Монголын эзэнт гүрнээр ганцхан нэвтрүүлэг байхгүй. Тэгэхээр өнөөдөр бид нэр зочдоор зохиолч, судлаач, мандир, за мөн намын чимэд хоёрыг одоо ураад байгаа. Тэгэхээр зэрэг өмнөх нэвтрүүлгүүдээр дандаа түүхчид орж байсан. Яагаад одоо зохиолчд хүрээд ирв гэж та бүхэн бодож байгаа бах. Энэ зохиолчид маань ерөнхийдөө судлаач зохиолч нар. За түүнээс гадна Чингис хааны түүхтэй холбоотой, Монголын эзэнт гүрний эхэн үетэй холбоотой өөр судлаачд оролцсон нэвтрүүлэг бас явна. Тэгэхээр энэ хоёр судлаач, уран бүтээлч энэ хоёрыг урьж байгаа нь ерөнхийдөө энэ өнцгөөсөө Чингис хааныг одоо хэрхэн харж байгаа, Чингис хааныгаа бид юу гэж үзэх вэ гэдэг талаар одоо ярилцах юм аа. Тэгээ хамтран хөтлөгч маань бол доктор Үлзийбаатар. За ингээд бидний нэвтрүүлгөөнд эхэлнэ. Та бүхэнд өнөөдөр бол эзэн богд Чингис хааны тухай, түүний эдрийт түүхийн талаар нэлээд сонирхолтой зүйл ярина гэж итгэж байна. За эхний асуултыг үзээд авах. За сайн байцгаана уу. Сайхан намарт цааж өгнө үү. Тавлаг. Тэгэхээр өнөөдрийн Бадамсан боёс мэдрэ хаан эзнийхээ тухай хөтөхтэй хэн байсан бэ гэдэг. Хүн талаас нь яруу сонирхолтой болов уу гэж бодож байна. За мэдээж бид нэр эзэн Чингис хааныхаа тухай бидний үндэслэгч одоо эцгийн тухай бол сайн мэд ярьдаг. Ер нь яг ингээд ямар орчинд өсөж байцсан. Ер нь хүний хувьд одоо Чингис хааны бага эдэр нас. За хэрхэн өнгөрсөн. Тэр хэн болж хүмүүжүү, ямар хөө хүн чанартай хүн байсан бэ гэдгийг энэ нэвтрүүлгээр хөндөж ярих гэдэг. Тэгэхээр эндээс яриагаа эхлэе. Ер нь Тэмүүжин ямар орчинд эхлээд өсөж хүмүүжсэн юм бэ? Монголын нийгмийн орчин тэр үед ямар хөө байваа гэдгээс яриагаа эхлэе. Тэмүүжин Ini kira, nasa sana sinug, nasa cawan. Ini ciba angin sih, anak lagi. Ini yang, nasa apa? Ya kira, Asra, hot, Asra, hot. Temuji. Эти, иди. Чингис хааны тухай ярих хэцүү дээр. Ягаад гэвэл энэ бид нарын нэг мэддэг сэдвүүтэй биш юм. Бид нарын талтлаас хичнээн ярих дуусахгүй юм байна. Одоо сөөлшгүй одоо тийм том оюун сэтгэлгээ, оюун ертөнц байна. Том амьдрал байна. Тэрийг хүн өөрийнхөө савнаг хэмжээгээр л ярина. Би зөвхөн өөрийнхөө одоо таньж мэдсэн хэмжээгээр л ярина. Миний ярьж байгаа төвшин бол миний л төвшин байна. Хүн зүгээр тэр одоо Сүмбэр уул шиг том далай тэнгэр шиг одоо сансар шиг том юмыг бол одоо бүрэн дүүрэн ярьж илэрхийлэх болцоо байхгүй юм тий. Зүгээр сүүлийн 10 жилд миний анзаарснаар гадаадынхан Чингис хааны тухай их гэж хамгийн сүүл сая хятад хүртэл коног гэсэн байна.
Энэ хальт хараад гэхлээр өчтөр байл өчтөр. Нөгөө нэстэг нинжа менжа болгосон л явуулж л байна л да. Тэгээд гадаадынхны хийж байгаа кинонуудаас харж байхад бид бол ер нь Чингис хааны тухай гадаадынхны тэр төсөөл бол үнэхээр хоол арай дэндүү гэмээр тийм сэтгэлийн зөвлөмөр юмнууд байна. Энэ юу гэлж юм хэтэр бид өөрсдөө одоо өвгдөөс болох одоо үндэснийхээ эцэг болох Чингис хааныхаа тухай бид л дэлхийд дахинд үнэн зөвөр нь гаргаж ирэх том түүхэн үүрэг байгаа юм байна гэсэн бодол тэр гадаад нөхдүүдийн хийгээд байгаа за хийж байгаа сайн гэр үнэхээр сайн гэр. Гэхдээ тэр хийгээд байгаа юм нь онохгүй байгаад дэмжиглээд байгаа байхгүй. Онох хэвээр юм зөвлөл чиглүү зааж өгч хүмүүс одоо бид нар л одоо Монгол үндэстэнд байх хэвээр шүү дээ. Нэг ийм байгаад байгаа. За тэр багнаас бол үнэхээр хүнд байдлыг манайхан бүгдээрээ мэдчихэе. Сая доктор Үлзэбаатар гоо ярьлаа тэр одтой тэнгэр очиж гэж. Энэ одтой тэнгэр очиж гэдэг өөрийн хутгачртай үг байгаа шүү. Би бол тэгж ойлгоод байгаа. Энэ бүр одоо ертөнцийн зүй тогтол суур үйл гажижсан тухайн асуудал ярих гэж байгаа. Олон улс хямралдаж улс орны хэмжээнд асуудал тэгээд бүр орондоо унтах цаг үг төр ахын хүрээнд асуудал болохоо байсан. Бүх шатанд асуудал болохоо байсан гэлж байгаа байхгүй. Энэ болохоо байсан цаг үед тэр цаг үеийг чинь ганц Монгол оронд биш. Ганц одоо тэр Монголын хавтгай дээр байсан асуудал яригдаагүй. Тухайн үед ер нь 12 11 12 дугаар 13 дугаар зууны үед дэлхийд даяар ер нь болж исэн үгүй юм. Асуудал бол нэлээд ер нь одоо дэлхийн хавтгай дээр ингээ харахад бол тухайн үе ер нь асуудалтай. Тэр цаг үед энэ цаг үеийг засах тэр гажсан одоо ертөнцийн зүй жамыг засах хүн төрсөн байгаа да. Тэгээд энэ дэр нэг юм манзарагдгалаа. Тэр баг насанд нь ерөөсө хүний туулах хэвээр бүх зовлон ингээд ачаалаад өгчсөн. Уруулт, шаарвалт одоо өнчрөл хаагцал юу вэдин одоо үл хоос тэгээд бүх гашууны хүнд ямар зовлон байдаг тэрийг бүгдийг овоолоод өгчсөн. Бүх юмэг өгсөн одоо тэр хайр сэтгэл мэтгэл бүгд будаа болсон шүү дээ. Тэгээд тэр бүгдийг үзүүлдэг нь зөв би өөрийнхөө зохиолд бол тэгж харуулсан л да. Энэ бол Тэнгэрийн санаа байсан юм гэж. Бэлтгэж. Тэгжээж тэр юмыг одоо даван туулах тэр их ертөнцийн одоо гажуудсан одоо хөгжлийг зөв тийсэн залах танин мэдэх том сургууль болж үдэл гэж. Тэгээд тэр тухай ингээд талшлаа зүйлд ярих л байх л да. За нэг тийм үг байдаг л дээр нь их салхи дэнг бөхөөж түүдгийг гөгжүүлдэг гэж. За мэдээж одоо тэгээд их салхи гарах юм бол дэм бол дороо залраад алга болчихно. Түүдэх гал улам гөгждөг. Түн шиг тэр Чингис хааны Тэмүүжин Чингис хааны маань чэйжин дотор байсан тэр их гал тэр их эрч хүчил тэр зовлон бэрхшээл улам хатууж болоод улам ямар ч одоо шуурганд бөхөөргүй тийм их дунтаршууд түүдэх гал болгочихжээ л гэж харж байгаа байхгүй юу. Тэгээд тэн дээр нэг тийм би хинийхэн бичсэнийг санахгүй дуугны бичсэн санагдаад байна. Одоо энэ Оросын Путиний Габаритийн зөвлөх байгаа. Дуугны бичсэн санагдаад байна. Тэр дуугны бичсэн юм дээр нэг ийм үг байгаа байхгүй. Тэг би дууган бичсэн санагдаад байна. Нэг ийм санаа байна. За тэр түүх хүнээ бүтээсэн байна. Цаг үе хүнийг бүтээсэн байна. Тэгээд харахгүй хөлдөө худуур хүнийг ингээ хайчиад олсож өгөх нь гарцаа байхгүй. Гэтэл Тэмүүжин бол тэгээ хайчихсан. Тэгээд тэр хайсан тохиолдолд тэр дотроо галтай, чэйжиндээ галтай хүн тэр галаа бадраагаад тэр хөлдөө удыг хайлуулад гэрэлтүүлээд гарч ирнэ. Тэр болтол нь хүлээж ирсэн. Тэгээд тэр хүч нь ингээд ил гараад тэр хүйд гаргаж ирээд өдөртөгчөө болгож залсан юм а гэсэн нэг санаа ба. Энэ зүгээр харахад бол шууд одоо шинжлэх ухаанч арга зүгээр бол дэврэн санаа боловч уг агуулга маш зөв санаа байгаа байхгүй. Тэгээд энэ санааг тохиолдол илэрхийлэх гэж оролцсон юм л да. Тэгээд ер нь за маш олон жишээ хэлж болохоор байна л да. Одоо тэр 9 настайдаа өнчөрсөн өндөрснөөс хойш одоо бүхэл ингээд араараасаа давтсан зовлон байна. Уганд чинь ханг хүн штэ. Ханг язгуурт. Гэтэл одоо тэгээд одоо говд мангар одоо
ухаал амь зугаал явж исэн байна. Тэр чинь сэтгэл санааны хувьд маш хүнд байлаа. Дараа нь одоо тэр уралт гэдэг ямыг үзлээ. Дараа нь одоо хулгайлагдаж үзлээ. Одоо амь өрссөн юмд боочлогдож үзлээ. 9 шидийн юм үзлээ. Тэр бүхэн тэр хүн яаж хэн болж төлөвшөө гэдэг нь их чухал. Тэгээд хожим нь тэр бүхнийг харах тэр хатуу ширүүн дотор өшөрхөр зангидсан хатуу ширүүн хүн болж өссөнгөө. Чингис хаан маш өрөв цөөлөн хүн байж тэр маш олон зүйлээс харагдаг. Чингис хааны бага насны тухай ярих тэр нохооноос аймхаа байдаг. За жирхай өвгнийг нөгөө ар нуруугаа жадлуулаад ирэхэд өөлж байдаг. Тэгээд маш өрөв цөөлөн дотоод ертөнцөл байгаа. Дээр нь хүнийг таньдаг. Хүнийг өөртөө татаж чаддаг. Одоо тэр харизм гэж яриад байдаг. Тэр бол бүр бага наснаас нь эхэлж мэдгэж байгаа. Одоо энэ хүний хүмүүжилт чинь одоо яг бидний орчин үеийн хэллэгээр ярьдгаар хэд хэдэн үе шат байна. Тийм ээ. 0-3 нас 3-аас 11 нас энтергээл хоошоо одоо монгол хэлээр бол нөгөө 13 жил ортлохгүй 13-аас 25 25-аас одоо 49-гэд. Тэгэхээр чи яг энэ цаг хугацаагийн хэмнэл дотор Чингис одоо Тэмүүжиний өөрчлөгдсөн нэг түүхэд байна шүү дээ. Эхний тэр 9-10 жил дотор бол Тэмүүжин эцэгтэйгээ байсан. Аавтайгаа мөнгө төвшигтэйгээ улстайгаа байсан те. Тэгээд тэр үе хүртэлх одоо Тэмүүжиний нэг өөрийнх нь зам чанар одоо бид таад яриад байгаа чинь ер нь үндсэн төлөвшлөнд байж гэж бодохоор тийм үү. Тэрнээс хойш эцэг нь нас бараал Тэмүүжингийн хамгийн зовлон төв эхэлж байгаа шүү дээ тий. Одоо бүр хамгийн доошол унсан үе шүү дээ. Тэгэхээр энэ үед за энэ хүн яг хэн болж яаж төлөвлөсөн юм бэ? За цаг үеийн бүтээгдэхүүн мэдээ цаг үеийн захиалга одоо тэр ертөнц дэлхийг өөрчлөх тэр бодит хүн бүх агуулгууд байж л байгаа юм л да өөр дотор нь бол яг ингээд та хэд ингээд яг зохиол үчиж जैन юм хийгээ сууж जैन та хэд яг энэ оюун санаан дотор яг тэр бодит хүн хэрхэн ургаад байдгийг тийм ээ яг яаж өөрнөд юм тэр сая Батмагийн асуусан асуултанд бас нэг хоёр үгээр хариулчаад таны асуулт байна тийм тэр одоо Мухаммед ч юм уу Сиддхарта тэрийн намтар Чингис хааны намтарт үнэхээр адилхан. Одоо христийн намтар гэдэг бүгд адилхан. Ягарахгүй одоо адилхан язгууртан хаан угсааны хүмүүс байдаг, туусан зовлон бүгд байдаг, дараа нь танин мэддэг. Ерөөсөө танин мэдхэн зүйлс юм тийм байхгүй юу? Одоо байнгын одоо жаргал дотор байгаад байх юм бол хүн танин мэддэггүй. Одоо бурхны шашинд хүртэл биш шүү дээ. Хүний ертөнц чинь жаргал зовлон тэнцүү, гэрэл сүдрэн тэнцүү учраас чөлөө өчрөл төгс бүрдсэн хүмүүний ертөнц гэж хэлээд. Өөрөөр хэлбэл гэгэрх таних болцоотой гэж. Тэр нь хуган дээр ч гэсэн хугны одоо амьдрал дээр ч гэсэн тэгж хэлээд. Дандаа зовоод байсан хүн одоо Чингис хаан жишээлбэл 9 нас хүртлээр хаан хүний язгуур эрхийг гэдэг юмыг мэдрээгүй байсан бол тэр том контраст дотор орж чадахгүй байсан. Тэр жигтэй доош унах байсан. Тэр чинь бас нэг үйлчлэл шүү дээ. Ханхууны мэдрэмж байхгүй болчихсон шүү дээ. Төрөгтөл ядуу байсан бол тэр ханхууны мэдрэмж байхгүй байна. За яг тийм юм бол заашгүй тэр контраст буюу одоо тэр хар цагааны одоо тэр ялгаа зовлон жаргалын ялгаа нь хүнийг танин мэдэх маш том боломж өгдөг. Хүмүүний төрөл чинь тийм байдаг. Бусад одоо дээдийн өрөө дотор жаргалнагч тэрэ гэгэрч чаддаг. Доод даадгуус болоод бэр тамийнхан болох тэр зовлоногч тэр гэгэрч чаддаг. Зөвхөн гэрэл сүүдэр тэнцүү зовлон жаргал тэнцүү учраас хүмүүний ертөнц одоо гэгэрх болцоотой гэж байгаа шүү дээ. Тэр нь ч гэсэн Чингис хаан дээр ч тэр Сиддхартар дээр ч Христ дээр ч мөн ялгаа байхгүй адилхан тийм байгаа байхгүй юу. Тэр нь одоо нэг хэсэндээ бол нэг зүй жам зүй тогтолмайг юм байхгүй юу. Нэгдүгээрт нь тийм байна. Тэр бол яхахгүй адил төстэй талууд бол байна. Хоёрдугаарт нэг вектор бид Монгол үндэстний одоо эцэг яхахгүй Чингис хаан бол. Одоо бид одоо үндэснээ хийчих гэж хэлхээс шаарахгүй. За тэрнээс өмнө одоо Монгол үндэсний байсан мó байгаагүй мó гэдэг асуудал жижигтэй асуудал байхгүй юу. За энэ эцэг болсон хүнээ бид судлахдаа хоёр арга зүгээр судлах, хоёр арга зүгээр ойлгох хэрэгтэй байна. Нэгдүгээрт нь бол яхахгүй одоо тэр хөөхнийхээ хувьд хэн байсан бэ? Бодит түүнийхээ хувьд ямар юм байсан гэдэг дээр одоо төгс судлаачд одоо судлах байх. Нөгөө талд нь бид тэрийг шүтэн гэж ойлгох хэрэгтэй. За дэлхийн томоохон байлдан дагуулагч одоо Наполеон ч юм уу, Александр ч юм уу, Цезар ч юм уу тэд нар бол тодорхой үзэл санаа үлдээгүй шүү. Одоо агуу Александр гэдэг Александрыг насураад цогцсонд хурц хамжаагүй байхад шадар зант нь улсын 4% хувааж ирсэн. Үе залгамжийг алчаад 4% хувааж авч ирсэн. Наполеон өгөхөд юу боллоо? Ахил Чингис хаан одоо тэнгэр боллоо. Үзэл санаа нь үлдсэн байхгүй. Тэр томоохон тэр үзэл санаа юу байна вэ гэхээр тэр тань мэдсэн өнөг төрүүчээ ярьдаг тань мэдсэн тань мэдхийнх нь том гэгэрлийнх нь үрдэнд байж гэж харж байгаа. Тэгэхээр бидний хувьд бас нөгөө талаар Чингис хаанагаа тэр бурханчилж үзчих хэвээр. Ер нь бид үнцээр хэцгээ одоо мөн саяхны 100 жилийн өмнөх түүх байгаа шүү дээ. Туркийн эцэг гэж үзэж байгаа. Тэр нь одоо тэр өнөөгийн хөрш цэцгэлтийн нэг суурь болж байгаа шишээтэй тийм. Бид гэтэл одоо тэгээ дээр нь
тэр Сиддхартач Хэрсч тэр Мохаммедч тэр томоохон шашнууд күнсч тэр одоо дэлхийн хүндрэлтний оюун санааны түүхэнд том өөрчлөлт авчирсан. Түүхэн том өөрчлөлт авчирсан. Тэ яг адилхан Чингис хаан бол том өөрчлөлт авчирсан. Зөвхөн байлдан дагуулт төдий биш шүү дээ тэр чинь. Одоо сүүлийн үеийн зарим судлаачид бол бүр маш тодорхой хэлж байгаа шүү дээ. Өнөөгийн ертөнцийг үндэслэн байгуулах шиг хэлээд байгаа шүү дээ. Тэнд чинь одоо маш том оюун санааны том ертөнц байгаа гэсэн үг байхгүй юу? Мянганы хүн. Тэгэхээр тэр бол бид нар бол яа харахгүй тэрийг одоо тэр талаас нь бас харж шүтэж биширч явах хэрэгтэй шүтээ байх хэрэгтэй. Яг нь ер нь монголчууд нь хожуу үед за одоо зөөр тургаан асуултанд хариулах тий. Харин бол яг уран бүтээлчийн хувьд бол тэр янз янзаар л харна л да ер нь. Яавал одоо хүн өөрийнхөө итгэл үнэмшлэр л болно шүү дээ. Уран бүтээлч хүн өөрийнхөө одоо харж байгаа, мэдэрч байгаа, сэрч байгаа тэр өнцгөөс л тэр хүний дүрийг тайлах юм байна. Тэгээд өөрөөр хэлбэл Чингис хааны тухай зохиол өчнө гэдэг бол бүдүүн зөрөгтэй хүний ажил байхгүй. Нэг бол огтон мэддэг, нэг бол тэнийг зоригтой хүний ажил байхгүй. Тэгээд халгаад барьж авч чаддгүй тойроо яваад байдаг. Жишээл миний бүтээсэн Чингис хаан бол миний хэмжээний Чингис хаан төрөн шүү дээ. Тэгэхээр одоо гэхдээ одоо бичихгүй байж болохгүй. Тэгээ ягаад түрүүн ярианыхын дээрсэн тэр гадныхан яаж одоо бид нарын одоо өвөг дээдсийг одоо 7-гийн нуруу нь харуул одоо 9 шидийн болгоо явуулж байна. Гэтэл бид өөрсдөө хэр хэмжээгээр тэрийг гаргах хэрэгтэй л гэсэн бодлоо үүдээс өөрийнхөө сэрж мэдэрсэн, таньж мэдсэн одоо ирж хайсан Чингис хааныг гаргах гэсэн оролдлогууд л та бид нар тийм бид нар бол одоо Чингис хааны тухай бичиж байгаа уран бүтээлчд бол гэхдээ тэрнээс шантрах хэрэггүй юм байна. Тэгэл байгуугаар ингэж явсаар байгаа л тодорхой хэмжээний туйл төрөө шүү дээ. Түрүүн би ярьж байгаа дотор орчихсон тэр нэг боржитэй анхудаа адуу гойсон асуудал шүү дээ. Тэгээ боржи цаашаа 3 хоног явчаад нөгөө адууны дээрэмчдэг олцоод боржи би очиг хөгөөд ирсэн чинь чи хэрэггүй миний хүмүүс эрстүүцээгээд тэмүүж өөрөө явж байгаа. Шинэ 10 гэтэл хүүхэд байгаа шүү дээ. Тэгээ зарим нь бол 15 6 та зарим нэг 18 9 гэж үзэж байгаа. Би бол 15 6 та хүүхэд байсан байж магадгүй шаарч байгаа. Тэгээд ойлог хөгөөд буцаага зүгтчээд араас нөгөө нөхдүүд хөөж байгаа. Тэгтэр борч би буцаад харуулдаг гэсэн чи миний өмнөөс эрстүүзээгээд тэмүүжин харуулдаж байгаа. За энэ дээр юу харагч чинь үтгэл шин амир өсөх асуудал яригдж штэ тэр тийм. Энэ тань мэдгүй тэр хүн хүний одоо ёс суртахуун тэр хосолж байгаа тэр ямар том тань мэдгүй байж вэ? Бүр язгуурын шахуу юм байсан байна гэж харагч байгаа. Тэгээ буцаж ирээд нөгөө ирэхэд нөгөө нохоо баян чинь уул дуусчихсан ячин болчихсон байж хөөхт наалга болчихсон гэдээ онцчихсан юм. Тэгээд тэмүүжин асууж байгаа. За одоо нөхөр чамгуугаар бол би нэг хэдэн агтаа олж ирэхгүй нэ. Тэр чинь өнөхөд борчиг бол олж ирэх болцоо гэсэн чинь. Хэдийн авах гэсэн чинь би олзны төлөө яваагүй, ашигын төлөө явуулсангүй. Нөхөр чиний төлөө явуулсан гэж. Тэгэнгүүт тэр 10 гүтээ хүүхд энэ бол жигхэн хүн байна гэсэн том тань мэдхүүг авч байгаа байхгүй. Борчиг хүртэл тэрийг бас олж харж байгаа. Нөхөрлийн үн чинь тэр хүний үнцийг ямар том харж гинөө. Энэ өөрөө соёл тань мэдхүй төвшин байхгүй юу? Тэгээ насан турштай насан туршид. Тэгээ тэр тухайн үеийн 13 дугаар зууны төвшин байхгүй юу? Тэр бүдүүлэг ингэж тань мэдж байгаа төвшинг бүдүүлэх гэх арга байхгүй. Бүдүүлэх гэх юм бол зүгээр шууд булаагаад би одоо өнөөдөр бол баг өнөөдрийн төвшин бол баг бүдүүлэх тадарга. Өнөөдөр одоо юу гэдэг би нэг хүн туслаад ингээд очсон байлаа гэхэд чи надад одоо би чи надгүйгээр одоо над 8 машина авахгүй шүү дээ. Чи ядахтаа над нэг машин өгөх хэрүүлгээ сууж байгаа. Өнөөдрийн төвшин бол тийм. Магадгүй энэ ёс зүйн тань мэдхгүй тэр одоо хүний мөн чанарын төвшингээр бид 21 дугаар зуун 13 дугаар зуун сүлүү бүдүүлэг төвшин ч очсон байж магадгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр бүдүүлэг байна уу үгүй байна уугуудыг ахын хүрээгээр ойлгож тайлбарладаг юм бол төрүүчийн бэлтгэр энд юу ойлголттой тийм 8 шаргатай холбогдсон хэд хэдэн сорилт 3 4 сорилт нууц товчонд гардаг. Тэгэхээр тэр 8 шаргыг хөөгөөд явах гэхэд дөөнөр нь явъя гэдэг шүү дээ эхлээд. Тийм. Одоо хасар хийж чадахгүй би юу гэдэг. Тэгж чадахгүй би өөрөө явах ёстой гэж. Тэнд өөрийн бас нэг ахчлах тэгээд одоо ер нь хариуцлага үүрэх энэ одоо чадвар юмнууд нь ерөөсөө эндээс шууд ингэж харагдж байдаг. Олон юм дээр бийл тийм. Тэгээд дээр нь тэр бүдүүлэг тухайн асуудал яригч л да төрөмч хэсэлээ бүдүүлгүүд бол их хүрэн байгуулдаг гэж. Гэхдээ ер нь тийм шүү дээ. Одоо бол сүүлийн үед судалгааны төвш арай өөр болж байгаа шүү. Ихэнх төвчд гадны төвчд гэсэн манайхан нэг хэсэг дагаж ханардагч байсан. Ер нь бол Чингис хааны Монгол эзэнт гүрний төвх бол байлдан дагуул эзлэн дэрмгэл байлдан дагуул байсан гэж. Тэр шиг тэр бол үндсэндээ тий эзлэн дэрмгэл байл одоо дээрмийн аяндаа байсан гэж. Дээрмчид одоо тэв алхаж дээрэм хийдэг гэж байхгүй шүү. Тэр болцоо байхгүй. Тохиолдсон. Одоо юу гэдэг бид дөрвийг одоо эндээс одоо хаавгаа Польш ч юм уу хаавгаа одоо Египт хүртэл одоо сэлэн бариулаад морунуулаад тэр их олон говь цөл гатлуулаад амаг шалбаг далай тэнгис гатлуулаад уулаад ингээд өдөр болгон ам өрссөн тулаан дундуур ингээд явахад бид дөрөв
тэндээс одоо нэг саахан хүүх юм уу нэг уут алтал олж ирэх юм лээ тэгж явах нь юу бол Чингис хааны нэрийг чинь гол нь үзэл санааны төлөө тэгж яваад байхгүй. Чингис хаан тэр танин мэдсэн агуу одоо том суур үзэл санаагаа мэдээж хэд хэдэн учир шалтгаан байгаа байлдан дагуултай. Нэгдүгээрт нь одоо тэр улс үндэстнээ баталгаа хамгаалах гэсэн одоо анхдаг шалтгаан байж болно. Хоёрдугаарт нь тэр танин мэдсэн ертөнцид одоо шударгаас тогтоохын төлөө гэсэн тэр том ихтгэл үнэмшлийн төлөө тэр хүмүүсийн аим үлсэн явж байгаа байхгүй тэр. Тэр нь маш олон зүйлээр илэрч харагддаг. Тэрийг дараа нь бид нар одоо баримтаар тайлбарлаад нотолч болно. Энэ түүхэнд бол ялангуяа Европчуудын өрнийн үйлчлийн түүхэнд Чингис хааныг харгас хэрцгий бөгөөд чөтгөр мангас юм гэж ойлгуулах 3 том давлгаа явж илдэ. Нэг нь болохоор зэрэг Парис Мэтью гэж Британий одоо жишээ нь хамб түүхч. Тэр одоо монголчуудыг нөгөө мах эддэг зэрлэг бүдүүлэг ерөөсөн аимшиг амьтад байна гэж төрсөсөн нэг хэсэг. Хожуу энэ 16 17 дугаар зууны үед одоо Францын гүн ухаанч Вольтер. За хожуу энэ 20 дугаар зууны үед зөвлөлт холбоо тулсын улс суртлын давлгаа энэ гурав бол Чингис хааныг хувь хүний тэмцэлээр шалгаран гарсан Агуй их Баатар гэж үздэг бусад дэвсгэрүүдээс гадна ерөөсөө харгас хэрцгий ерөөсөн одоо хүндрэлтэнд илгээсэн чөтгөр мангас юм а гэж ойлгуулсан. Тэр чинь ийм 3 давлгаа. Юу шүү дээ. Тэр нэгдүгээрт бид шинэ ялагдсан тал мэдээж сайн байхгүй шүү дээ. Бид дандаа ялж яасан учраас ялагдсан тал нь дэндүү олон болчихж байгаа. Тэгээ сүүлд нь дэлхийн түүхийг хэн тодорхойлж хэн бичсэн бэ гэхээр ялагдсан тал нь дундад зуунаас тодорхойлж түүх бичсэн байхгүй юу? Тий. Тэгэхээр тэд нар одоо юу гэж хэлж байгаа ойлгомжтой шүү дээ. Омар зүг ямар байна? Бүдүүлгүүдийн эзэн Чингис гэгч ямар шивэнтэн болохыг манай их банд үзэхэлтэй гэнэ. Зардгийг сар бодох. Ос. Этнус яагаад юм хурдан ойлцоод байна? За мэдхгүй байна эзэнтэй. Өгсөж мэдхгүй. Тэр монголчууд нь хаяанд ивчээд байна. Мэдхгүй. Тэр овгор тэргийн тай явуулъя. Эцэг хаан Чингис өөрөө засалж явдгийг гинлээ. Чингис жаатай. Даруй бүх зэргийг бэлдэж хонт. Ийм маргаас тосож байлдана. Эрмийн мэхэлгийг өнөө шөнийн дотор дуусгах. Эднийг удам бодох. За. Нэвтрүүлгийн эвэн нэтгэгч зүрхний цохилт мэт урагш тэмүүлэх Секо. Цэр ховхолж уушиг цэвэрлэн зөвхийн балтай коплет сахаргүй Якоб ханятнаас хагцсан амины уур хамгаалтын давхраг үүсгдэг кератин агуулсан тул таны үсийг нялалтсан тод өнгөтэй болгоно. Түүний Deluxe. Дэлхийн алдарт брэнд Adidas агуулгах чөлөөлөх худалдаа 70% хүртэл. Хаяг 13 дугаар хороолол 3 өндрийн урд Монгол Экспо төвд 11 дугаар сарын 8-наас 12-ны хүртэл. Чимэн байгаа болохоор концерт 11 дугаар сарын 23-24-нд Юби Палас 19 цагаас эрхэм таныг бид хүлээж байна. Тасалбарыг тикет зэгийн 1919-50 өнгөний хүргэн Юби Паласын газ харилцах утас 9913 9933 70 тэг 5151. Машин минь муухай болчихгүй гэд тэр эх орон руугаа хаялаа. Гэр минь муухай өнөртэй болчихгүй гэд тэр эх орон руугаа хаялаа.
Авч явхаас төвөгшөн тэр эх орон руугаа хаялаа. Хайрын мөнгөндөө харуулсаад тэр эх орон руугаа хаялаа. Гэхдээ тэд бүгдээрээ миний эх орон гэж ярих дуртай. Харин та амин хойн будсан тэдний нэг бол миний эх орон гэж ичихгүй хэлж чадах уу? Энэ бол 1.3 сая хүн амтай метрополитен хот. Харин өдөр бүр бидэнд сонголт хийх шалтгаан тулгардаг. Дэлхийн нэртэй брэндүүдээр тоногдсон, хүний хэрэгцээг мөн шийдсэн, дуу чимээ тусгаарлах өндөр зүйлтэй, газар хөдлөлтийн 8 балд төсвөртэй, хотын аль зэргийн бүсэд байрлах, үзэсгэлэн төвлөр, сэтгэл хангалуун амьдралын үргэлжлэл Наран Place. Би живатан болчихж байгаа юм уу? Би живатан болчихж байгаа юм уу? Түрүү чи цаазлуулсан боолыг хийсэн юм ямар инээдвэтэй байна. Дэдийн шинэ хэрэглэгч болох эсвэл үйлчилгээний хугацаагаа үлэмж ухцарсан гад төгрөгийн 10 саяхан дөрвийг тодруулах живатан урамшуулт хөтөлбөртөө хамрагдаарай. Дэдиш. Аглуу интертайм үзүүлж байна. Амар цагийн анхны тоглолт хүчиг нэгтгэд нууц задар цоош инээдмийн интертайм шоу тоглолт 11-р сарын 1-ээс соёлын төргөнд өдөр бүр 19 цагаас утас 8092 77 77 хүчиг нэгтгэд нууц задар Тэгвэл Улаанбаатарын уур болон зөвгийн балаг улсын тул таны үсийг эрүүл тодонхтой болгох төлөв колор. Цэр ховхолж уушиг цэвэрлэн зөвгийн балтай коплет сахаргүй диакоп ханиатнаас хагцсан. Тэгэхээр Чингис хааны тухай сая бид нар дандаа хэрэг юм олцоо ярьж байна тийм ээ. Чингис хаан нөгөө талдаа бол мэдээж аргис гэрцгий. Энэ бол хатун ширүүн 100-тайгаа холбоотой тухайн үеийн өрсөлдөөн тэмцэлдүүний тэр үеийн арга барилтай холбоотой байж магадгүй. Тэгэхээр Чингис хаан бүр багада одоо их нэгтэй эцэг нэгтэй их ондоотой нэг ахыгаа харуулсан байдаг тийм ээ. Энийг бол ихэвчлэн нөгөө аргис гэрцгийн нэг хэлбэр болгож харуулах ийм зүйл их байдаг. Энийг ер нь та хоёр сөрөг хандлага гэдэг. Энийг хоёр та хоёр ер нь юу гэж үздэг вэ? Энийг юу гэж тайлбарлаж болох вэ? Тимучаха. Энийг хараа. Надад санаас нэг. Надад чаавна. Ini тебя агнсан. Анаас яа. Ичи миний. Яа. Өстө тань. Яа чана. Ой. Асра, хот. Асра. Хоточ. Тимучи. Эчи, ичигүрсү. Энийг бол зөвхөн миний хувьд бодоход бол даваа өмнө эрх мэдлийн төлөө тийм тэмцэл байсан байна. Ер нь бүх зүйлээр харахад
яг зүгээр ноостовч юм аль сударс дээр хоёрын насны юу байдгүй л дээ. Хинд ах юм гэж бигтэр тэмүүлж цолоо. Тэмүүлж юм шиг байна. Тэрвэт сочхил гэдэг ч одоо өвлнөөс өмнө байсан уу хойно байсан уу гэдэг бас тодруулаад байна. Энэ бүхтээс үүдээд манай $800 манд дэрийг сайн суулгаж өгсөн л дөө. Тийм учраас л. Тэгэхээр яг тэрнээс өмнө би бас юм төрж ясна төрүүлээд хэлэхэд нэг тиймэрхүү санаа байгаад байдаг. Тэгээд бид тэр Цэнгэрийн өглөө гэдэг зурагт ном дээр оруулахдаа гол нь ер нь эрх мэдлийн төлөө байж тэр нэг юу загшин булаагаал шүүхэд булаагаал тэр чи өөхөр бэлтэр билгүүтэй ирвэл тэмүүж асарах дээр гарчсан наатай. Хоёул язгууртны гэр дотор байгаа сууч штэ. Энэ чинь юу гэхээр бас л нэг өөрх гэрийн тэргүүний төлөө ийм үйл санаа байна. Эндээс ургалаад зүгээр санаагаа гүйцээг хэлэхэд бид нэгэн тэмүүжин Чингис хааны багнаас одоо бүсэж бойжсан дүр төрхний тухай ярилцж байгаа л да. Тэгэхээр энэ бол тэмүүжинд би дөрөв өмг нөхөд гэсэн одоо нэмж хэлэхэд энэ дүүнэр нь бас их нөлөөлж байдаг. Энэ дүүнэрээ өөр тэднийхээ ар шиг хэрхэн зас залруулж байсан. Өөрөө тэднээс ямар ар шиг авч хэрэгжүүлж байсан. Ялангуяа асар тэмүүж хоёр бол маш их зөрчилж байсан. Өөрөө хүүхдэл энэ зөрчил найрладаг. Тэгсэн мөртөө энэ бол ерөөсөө яг л одоо нэг салшгүй байна. Нэг тийм организм болчдөг ерөөсөө. Тэгээд энэ зөрчлөө маш одоо модон шинэ шиг хийж чадсан. Модон шинэ эцгийг харууллаа гэдэг шиг тэгээд уламжлал байгаа л та. Уламжлал хангалттай байгаа. За. Тэр модон шинэ өгснөөс Чингис хаан та нөгөө бомбын ламтан уулзахад Португал хөтлсөн Личичан гэж шавны сонин бичүүлдээсэн шүү дээ. Чингис хаан тэгж хэлсэн байгаа. Тэр Португал бол би үнэн гэж бодож. Юу Чингис хаан юу хэлсэн бэ гэхээр шаниугийн улсаас өнөө хүртэлх гэж хэлсэн байхгүй юу? Өнөө хүртэлх манай улс гэж. Манай улс байгаа. Тэгэхээр энэ Чингис хаанд ямар нэгэн байдлаар бичгээрүү амааруу одоо Чингис хаанаас өмнө тэр чинь 1400 жилийн өмнөх төгстэй шаниугийн улс гэдэг чинь. Тэрийг манайх гэж хэлсэн. Тэрийг манайх гэж үзчихсэн. Тэрийг манайх гэсэн уламжлал байж нэгдэг. Тэрийг уламжилж ирсэн мэдлэг байж. Бичгээр байсан уу амаар байсан. Энэ том танил. Энэ том одоо соёл бас өв байгаа байхгүй. Чингис хаан тийм том өв дээр бид нэр суусан гэдгийг мэдчихсэн байна. За тэр бэлтэртэй харьцан харьцаа бол үнэхээр сонирхолтой л да. Тэрийг одоо яаж гаргах уу гэж түүхчд янз янзаар яадаг. Тэр дөрүүчийн хэлдгээр яхахгүй тэрийг бэлтэр ахыгаа төрсөн ахыгаа алсан одоо хамгийн харьяас хэрцгий шинж гэж маш олон хүмүүс үздэг л да. За би өөрөө яаж гаргасан бэ? Тэрнийг бол тэрнээс арай өөрөөр гаргамаар дотор нэг тийм атгаа болоо. Тэгээд яаж гаргасан бэ гэхээр Бэлтэр бол хүч чадлагж аймаар. Тэр чинь одоо 13 таа хүүхэд гэхэд одоо тэр чинь Тэмүүжин бол асар хоёр нийлээд дийлэхэр хүч чадтай хүүхэд. Тэр бэлгүүтээр хоёулаа хүчтэй. Том бүх хүмүүс. Тэгээд дээр нэг том санаачлагтай авьяас чадвар болох мундаг. Тэгээд хүчтэй хүнийг сул тул байдаг. Хүчтэй хүн арга ивийг моохор одоо эрхэмлэхээс моохорлоо хүч төрөмгөлөх моохох гэдэг байдаг тал бай. Тэр бол арга тал руугаа одоо шууд нөгөө хар одоо практик тал руугаа илүү хүчтэй явчаад байдаг тал бай. Бэлтэртэй харьцуулахад бага насандаа бол Тэмүүжин сул дорой байж. Нохоноос айдгаас ахгүй бол одоо олон юмуд байгаа. Эмзэг зөөлөн хөөхт байж. Тэр нь бэлэг тал руугаа хүн сул дорой болоод ирэх хэмжээгээр асуудлыг яаж одоо шийдвэрлэх вэ гэсэн арга зам хайгаад эхэлдэг. Илүү ухаалаг гараад ирдэг байх нь. Тэгэхээр энэ дээр би яаж харсан бэ гэхээр тэр Исүхэн гэр бүл тэр өнчин гэр бүлд хамаг Монгол буюу нийт одоо Монголын одоо хувь зайг даатгахын тулд том одоо тэнгэр одоо бид нар тэнгэрчлэгтэй тэнгэр том шоо хайж дохоо өгж шоо хайж нэг нь арга нэг нь бэлэг хайж тэрийг зэрэгцүүл хайж арга нь бол Бэлтэр бэлэг нь бол Тэмүүжин байжээ. Тэгээд энэ хоёрын хин одоо дийлснэр нь одоо сорилт тавиад хин дийлснэр нь одоо засалд явуулах юмаа гэсэн тэнгэрийн шоо хайсан байна гэж одоо зохиол тэгж хийж би бол судлаач зохиол ярьж шээ. Тэгээд аль нэгэн дийлсэн дахиад цаг төсөөлөл арга нь дийлсэн бол нөгөөхөө бэлэг ухааныг авах болцоотой. Бэлгийн дийлвэл нөгөөхөө аргыг авах болцоотой. Тэр нэг биеинд сулдаж нэгдэж байж арга хоёр нэгдэж иж хүчийг олно гэсэн тийм санаагаар тэр хоёрын зөрчлийг тайлах гэж оролцсон л да зохиолд. Тэгээд бэлгэн дийлээд бэлэг нь
манлайлаад арган даах хэрэгтэй. Тэмүүжний Чингис хааны ерөөсөө амьдрал тийм шүү дээ. Бэлэг ухаан нь төрүүлж явдаг. Хүчийн асуудлыг шийдэх нь байлгүй байгаа. Гэхдээ тэр нь дагаж явдаг гэсэн баг. Хатуу ширэн 100 учраас. Хатуу ширэн 100 учраас. Тэгэхээр тэр бэлгээр нь манлайлуулъя гэж Тэнгэрийн шийдэл гараад бэлгээр нь манлайлуулад аргыг явуулчихсан. Тэгээ тэрний арга бэлгээр нэгдсэний нэг юмыг зүгээр нэг жижиг ямар үзүүлсэн нөгөө тэнийг бэлтрийг алуусны дараа Тэмүүжин очиод нөгөө өргөж толгой дээр нэсэн том хүчрэг бадрун гарын нэг цээжин дээр нагаад өвлөө сууж хахад нь араас нь бэлтэр явдаг. Өшөөд бэлгүүтээ явдаг байхгүй. Бэлгүүтээ явах тэр нь өөлн санаа зовж энэ очиод дахиад бас асуудал үүсгэх үед нэг ахыгаа алуулсан шарилыг хараад бэлгүүтээ нь уурлаад боо юм болох үедээ санаа зовсноо ер нь тэнгэр мэддэг гэдээ орчиж байгаа. Гэтэл бэлгүүтээ очиод нөгөө хоёрыг хараад тэр хоёр нийлээд аль хэдийн нэг хүн болчихсныг мэдрээд ингээд мөрийн төвшөөд өвлөдөг одоо яг тэр тиймэрхүү маягаар гаргасан та. Тэгээд тэрнээс хойш бэлгүүтээ бол ер нь Тэмүүжинд хамгийн үнэч байсан гоо шүү. Төрсөн дүү асраас нь л үнэч байсан байхгүй. Шаардлагатай үед бэлгүүтийг хөөгөөд гаргаж яхад хэдэж гомдож байгаагүй. Тэгээд татарын асуудлыг шийдсэний дараа чи ахиж уралдаад орохгүй шүү гаргаж яхад огт гомдож байгаагүй. Насан туршдаа үнэч байсан. Насан туршдаа үнэч байгаад гэсэгүй Тэмүүжний өөр хойчд хүртэл үнэч байсан. Бүр 109 наслуудаа бэлгүүдээ шүү. Тэр дурштай хүртэл үнэч байсан. Гэтэл асрынхан бол асрын өрөөдөн болох тэр асуудал үүсээд байсан байхгүй тийм. Тэгэхээр энд нэг ийм тань мэдгүй байсан байж магадгүй гэж гаргалаа гаргасан л та. Сайхан түүх байна. Тэгэхээр нэг л манай нэг зохиолчийн гаргалгаа. Нэг зохиолчинд гаргалгаа. Бусад зохиолч янз бүрээр. Гэхдээ яг намын чимдийн одоо уучлаарай. Яг ярьж байгаатай бол энэ түүх үйл явдал бас их орилж ер нь үлдээд чинь. Чи яг хийсвэрлжил түүх чи өөрөө хийсвэрлэх хүн шүү дээ үндсэндээ. Яг богд пактыг тэр чигээр нь тавиад тэн дээр түүхч нь гэж байхгүй шүү дээ. Хийсвэрлэгээ. Тэгэхээр Тэмүүжиний ингээд өссөн орчин энэ бол гэр бүл маш нөлөөтэй байсан баг. Эцэг их. Тэр өөрөө Тэмүүжин бол маш их хүмүүжилтэй хүн, эерэг хүн дандаа тэгж гардаг тийм түүхэнд. Эцэгтэй маш хайртай байсан. Тэгээд түүний зам байдлаар илэрдэг. Эхийнхээ өгнөөс ерөөсө гардаггүй. Үндсэндээ. Дандаа өвлөн ээжийн одоо тэр зөвлөгөө заавар бүр хожууч гэсэн тийм. Бүр маш хожууч гэсэн. Дандаа энэс явсан. Дээр нь гэр бүлтэй маш өнөж өөрийн бий босгосон гэр бүл бүртээд. Үнэнч. Хамгийн одоо шаарддаг бүртээд ирэх мэдлэл өгтөний үгийг сонсох те. Энд чи одоо их чухал зан штэ тийм үү. Ерөөсөө эцэг их өөрийн гэр босгосон гэр бүлийн дээл их нарсаг сайхан тэр чинь нэг том цөм болоо явсан. Тэр өөрийнх нь хүмүүжлийн нэг чанар тэр эерэг зангийнх нь нэг байд харагдаад идэг шүү. Хүү та нарыг дэргэд минь байх. Ээжийнхэн сэтгэл хэрлэн мөрөн шиг тэнэн байх. Эцний чи гэртээ ингэж унтсангүй. Одоо бүр бараг гэж харахаа болов. Чамайг унтсны дараа баахан хүмүүс сэрэг гэхээр би болов. Одоо гэр таарыг зогсож. Бид яаж мэддэг вэ? Би хэнд ч мэддэггүй чөлөөний хувцсыг өмсөж гарч ирсэн. Би одоо хөөж явуулна. Хүмүн буяа. Хөөж. Чамайг гарангууд аваа явчих. Намайг хөрөх хэн бэ? 4 хат нэмж авлаа шүү дээ. Эсвэл хулан ингээд нэмээд авчихсан шүү. Тэгэхээр одоо тэрийг ууйн одоо хүүхэн дуртай холон хатан сайхан хүүхэн аауд байсан гэж. Тэрийг бас уран сайханаар тайлахад бас гоё гаргалгаа гардаг байхгүй. Жишээлбэл хаанаас авсан? Мэрэгдээс авсан. Мэрэгдээ чинь өстөн дайсан. Өстөн дайсныг дараа хятад бүр ингээд байхгүй болгосараас авсан. Тэгээд тэр өстөн дайснаас авч байгаа тэр мэрэгдүү чинь бас хонцгоно нь үстэй тэр чинь. Одоо тэг үлдэгдэл нь байгаа шүү дээ. Үлдэгдлийн шүүм өрөнд сүбэдэг хүртэлгөөд дарсан. Гэхдээ үлдэгдэл нь байгаа. Дайр үсэн буугаад ирсэн. Тэгэхээр тэр улс төрийн том одоо тэр шонзон тэр бодлого шонзон нэг нь ерөөсөө тэр үеийн чинь ерөөсөө тэр түүнээс одоо тэр хүүхэн дуртай гой хүүхэн дуртай тийм биш. Дараа нь татарыг тэрний бултаа засууж хаячаад хоёр охиныг авчиж байгаа. Тэр нь одоо эцгийн алчаад охиныг атан болгож авдаг ямар бүдүүл ёсоо гэж харж байгаа. Тэр бас улс төр байгаа. Нөгөө талаас тэр шонзон хааж байгаа том хаалт байгаа байхгүй юу? Тэнгэр ивэсэн их хаан танд мэрэгдийн дайр усан найр тавьж ивэлдэ багтаан хэмээн иржээ. Тэр найрамдахын тэмдэг болгож өөрийнхөө охиныг танд авчирчээ. Нам жимдэн хэлдэг их үнэн. Энэ өөрөөр хэлбэл эн чинь зүгээр хүүхэн дуртайдаа авч байгаа хэрэггүй. Шин чин дэлхий дээр байсан
Өмнөх үеийн дунд зууны үеийн дипломат яасан. Европч тийм байлаа, Азич тийм байлаа. Манжи үед ч манайхан нөгөө гүнж мүнжгээд ингэ чин дипломат ясны нэг хэлбэр байлаа. Тэр Викторийн түүхэн дээр би өснө санал хэлж. Та нар бол өөрөөсөө санал. За би бол яг түүхэн үүднээс судлаад Монголын улс товчон дээр Виктор илүү их мэдлэлтэй байгааг шинж тэмдгийн тохиогоор зөв хэлсэн байна гэж үзэж байгаа. Тэр юу гэхээр зэрэг Виктор улхан дээр 8 шаргыг хадгалж суудал буюу хариуцаж хард суудал гэсэн үг юм. Энэ үгэнд учир байна гэж би үзсэн. Өөрөөр хэлбэл 3 улхан хаан вэ гэж шүтэн толгоо гэдэг бол улхан толгоо байдаг юм байна. Гол ус руу төрж орсон улантай арал хоог газар байдаг. Энэ бол шүтэн газар. Тэгэхээр энд 8 шаргыг хард сууна гэсэн тохио тэмдэг бол шүтэн толгой дээр магадгүй сүлдийг барьчаад 8 шаргыг тэр шаргаагт 8 мордыг харна гэдэг бол нөгөө сэтэр зүргээ харж. Өөрөөр хэлбэл сэтэр сүргч Викторийн гарт улхан толгой магадгүй сүлдэнч гарт нь байна гэдэг тохио тэмдгийг энэгээр илэрхийлсэн. Харин бид бол нөгөө тэр учир чанарыг мэдэхгүй учраас тэр үеийн хүнд бол ойлгогдно. Энэ тэмдэг бол бидэнд бол ойлгогдохгүй бид зүгээр Виктор толгой дээр нэхэд мал араад мадуу манд сууж исэн чинь харавцсан юм шиг мараад байгаа. Гэтэл үнэндээ бол шаргагдсан 8 мордыг улхан толгой дээр харж онны ирэг дээр сууж ийнэ гэдэг бол шүтэн толгой дээр одоо гараа суучихсан яг шаргагдсан буюу шүтэнийг хариуцсан. Өөрөөр хэлбэл тэр гэр бүлийн эрх мэдлийг өөрөөр хэлбэл тэр Юсүхэн хожимын гэр бүлийг толгойлно тэрэн дээр эрх мэдлийг толгойлно гэдэг бол хааны угсаа буюу Монгол улсын хааны зандааны одоо залгамжлах эрхийг гартаа хатгсан байж гэнэ гэсэн санаа. Тэгэхээр энэ бол зөвхөн хувь хүний тэмцлээс илүүгээр ерөөсөө улс орон угсаа залгамж бүх юмны үнцэнтэй холбоотой үнэт зүйлтэй холбоотой тийм тэмцэл яваад өнгөрчээ гэж хэлж болох тийм ээ. Ийм эндээс харахаар бол Тэмүүжин одоо Чингис хаан маань бол ерөөсөө л энэ Монголын тухайн үеийн цаг үеийн зайлшгүй бүтээл Монгол үндэстнийг бүрдүүлэгч эцэг хүн нөгөө монголчуудыг бий болгож тийм түүхэнд бол эерэг үйл бүтээсэн мянганы сууд хүн монголчуудын бол зайлшгүй одоо шүтэн ийм хүн байсан байхаас өөргүй юм а гэдгийг л бидний ярьсан түүх харууллаа шүү дээ тийм ээ. Ерөөсөө эерэг хүн гэдгийг л ойлгох. Үлзээс нэг юм үлзгийн яриг уучлаарай нэг юм асууч. Ер нь Чингис хаан гэдэг бие хүн одоо түүхэнд энэ үндэстэн болгоно хөндөрлөлтөнд агууг сууд хөндрөх тохиолдол байна шүү дээ. Чингис хаан гэж одоо ийм их түүхэн бие хүн монголчууд энэ нүүдэлчдийн дотор төрөн гарч ирээгүй бол ер нь яах байсан бол түүхийг тийм байвал тийм бол хэрэг тийм гэдгээр ярьдгүй гэсэн. Гэхдээ Чингис хаангүйгээр Монголын түүхийг төсөөлөд үзэх боломж бий юу? Эсвэл Чингис хаан байхгүй байсан бол гэнийн чимшиг мөхсөний хувьд бол тийм бодол ягаад төрж чадахгүй байна. Тийм. За. Яа адилхан юм. Төсөөлөгдөхгүй. Миний хувьд бол Чингис хаан байгаагүй бол Монгол үндэстэн гэж байхгүй. Бид ингэж ярилцахгүй. Өнөөгийн дэлхийн ертөнцийн ч гэсэн өөр байх байсан. Ер нь бол хүн төрлөختний давсан дээр дархлаад өгсөн нэг тийм хүчрхэг үеийг бий болгочихлоор энэ үндэстэн оршин тогтнох суурь нь улам баталж тэр өөрийнхөө төрснөөс хойш сүүлчийн дараагийн мянганыг л тодорхойлсон гол хүн чинь Чингис хаан болж байгаа гэдэг одоо дэлхийн нийт төлөөлж зөвшөөрч байгаа шүү дээ. Ерөөсөө дэлхийн нийтээ. Тэгэхээр чин тэр одтой тэнгэр орчиж гэдэг бид нэвтрүүлэг эхэлж байгаад хэлжсэн тийм. Тэр чи одод тэнгэр ертөнц өөрөө л болохоо байцсан л байна шүү. Тэр ертөнцийг дараагийн мянган засаад өгсөн хүн шинээр амьдруулсан хүн л манай одоо их эзэн Чингис хаан. Тэгэхээр би харж байсан Чингис хааны судалгаа хийж хаад одоо лалын шашинтны шүтэн дотор Чингис хааныг бас лалын шүтэн болгож урдсан байх юм лээ. Христосын бас дэлгүүрүүд тийм зургууд байсан цаашаа номонд оруулсан байдаг юм байна. Инхээр эндээс нэг юм гараад байгаа. Юухэр эзэн Чингис хаан нэгэнд Монгол улсын өрөөс хайлаад гарчжээ. Хүндрэлтний өмч болчихжээ. Гэхдээ бид монголчууд хэвээрээ Чингис хаан монгол хүн хэвээрээ учраас Монголын уран бүтээлчид түүхчид хойч үе маань Чингис хааныг язгуур тэр тэнгэрлэг хүнлэг тэр сайхан чанараар нь үлдээж авах хэрэгтэй. Энэ чанараар нь бид тэр мөнгөжүүлэн шүтэн болгох хэрэгтэй. Түүнд бурхан чанарч байгаа бурхан чөтгөрийн бүх үе чанаруудыг тэгж шингээж чадна гэдэг нь гайхалтай. Яг энэ чанар нь авах хэрэгтэй. Чингис хааны
одоо байлдан дагуулын явцад эзлэгдэжсэн зарим орнууд талархан гүйлээж авчихсан байдаг тийм ээ. Жишээлбэл хоризм. Жишээлбэл Юан гүрний үед ховлыг одоо давтлаад ороход тийм ээ. Учир нь юу гэхээр тухайн төр одоо самраад ард түмнэн зовоод нөгөө эрх баригчдыгаа үзэн ядаад тийм ээ. Ингээ ер нь болохоо байгаад ирэхлээрээ одоо ерөөсө гаднаас аврагч ирж гин гэж чөлөөлөхтэй гэсэн үг шүү дээ. Одоо хожуу ойлголтоор бол иймэрхүү юм хийгээд жээж. Дээр нь бол одоо Араб Персийн ертөнц Юан гүрний үед хятад болоод Персийн хөгжлийн хамгийн том үеуд болсон тийм ээ монголчуудын удирдлаганд бол. За дэлхийн ертөнцийн одоо соёл хоорондоо холбох гэдэг одоо олон зүйл байна. Тэгээд одоо энэ их газар зүүн одоо янз бүрийн нээлтүүд, соёлын солилцоонууд гэдэг. Ингээд одоо бие хүний хувьд бол одоо маш их тийм нөлөөтэй үүрэг гүйцэтгэжээ. Тийм учраас монголчууд Чингис хааныг өөд болсны дараагаар шууд бурхан шилж эхэлсэн. Тэнгэр шүтэн болгож эхэлсэн. Дараа нь буддын шашин авангуудаа бас дахиад бурхамжилсан. Өөрөөр үе үеийнхээ юмд Чингис хааныг болвол эзэн богд гэж нэрлэдэг. Тэгээд тэнгэр шүтэн нэг. Тэгээ хар цагаан сүлдүүдийн тагтаг, Чингисийн онгонуудыг тагтаг, тэр олон салбарлаж байгаа бусдуудыг нөгөөтгөл Гига Мариагийн сүм, Иесус Христийн сүм гэдэг шиг нөгөөтг Матай Затайн сүм гэдэг шиг явдаг шиг ингэж салбарлаж бас шашны хэлбэрээр ч гэсэн дахиж одоо шүтэж явсан ийм үе монголчуудад бас бий юм шүү гэж бас хэлмээр байгаа юм тийм ээ. За ерөнхийдөө төгсгөлийн асуулт хэлж барих юм юу байна гэдэг талаар үлзий маань нэвтрүүлгийн өндөрлөх талаас Намын чимэд би нэг тохиолчтой сая нэг бодогдоо сууж илээ л да. За өвийг хэрхэн өнөө яаж хүлээж авах хэвтэй гэж. Одоо зарим одоо онлайн дээр ч тэр зарим залуусууд одоо ялангуяа боловсралтай гэдэж байгаа гадаадын их сайхан сургууль төгссөн залууч дотор тийм хандлагууд мэрсээр анзаардаг. Дандаа биш л дээ. Юу их тэр буйн одоо нэг цээж Чингис ярьж дэлсэн гэдэг бүдүүлэг юмнууд тэр дундад зуунтайгаа явуулаад зайл. Одоо энэ бид урагшаа явах хэрэгтэй байна. Одоо технологичсон шал өөр орчин үеийн хүн болох хэрэгтэй. Чингис ярих тэр одоо энэ одоо саадлаад байна гэсэн. Олохт энэ бол маш том төөрөгдөл юм байна. Нэгдүгээрт нь бид хаана юун дээр гიშгэж өнөө гიშгэж байгаагаа бид ихлээр маш сайн мэдчих хэрэгтэй. Хиний зовлон зүдгүүр цус нулимс одоо зүтгэл эрмэлзэл оюун санаан дээр тулаад мөрөн дээр зогсож байгаа. Тэгэд бид тэгжиж цаашаа явна. Тэгжиж өнгөрсөн түүхээ харж ийж бид юун дээр алдаа оноо авах сэрх дээр байж бид хин юм бэ гэдгийг мэдэрчээж цаашаа явна. Түүнээс одоо өнгөрсөн байхгүй болчоод шууд одоо юу гэдэг бүх одоо энергийн бүх технологиг эзэмсчихэд бүх клик сурчаад тэгээ цаашаа явна гэж байхгүй. Монгол сэтгэлтэй биш бол хамаагүй шүү дээ тийм ээ. Яг тэр тэгэх юм бол тэр даяар хүн болоод тэгээд явна үстэй. Тэгээд уусаа тэр даяар хүн болооч явахгүй тэр ирээдүй байхгүй. Хоёрдугаарт нь нэг ийм байгаад байгаа юм. Үнэхээр бас тийм тэг шүүмжмэр юм байгаа байхгүй юу? Үнэхээр бүдүүлэг. Ямаг наа татвараа төлдөггүй. Дамгийн наацх нь гудамжинд ингээд машинаас хоогоо гаргаа хайдаг. Тэгсэн мөртлөө Чингис гэж омгоход удлаа өнгөрдөг. Тийм хүмүүс бас мэрсээр байгаа байхгүй юу? Айл айл нь байгаа. Тэр нэг талаас нь тэгж хоёр туул руу авиж хаях бас сөрөг талтай л да. За өнгөрсөн түүхээс ялангуяа Чингисээс бид нар юу авах вэ гэж. Авах юм асар олон байгаа. Би үндсэндээ нэг 9 юм одоо гол 9 том шугам байна гэж харсан. Тэрнээс 3-ыг л өнөө цаг үед одоо хэрэгжүүлжүүлэн чинь Монголын төр өөр болчих гээд байгаа байхгүй юу. Тэгээд жишээлбэл маш энгийн нэр хэлье. Чингис хаан маш энгийн байсан. Чингис хаан одоо тэгж тансгалдаггүй байсан. Одоо Чингис хаан алтан аянд дуугаад алтан одоо алмазан ор тарш бариулахаар байсан. Гэвч Чингис хаан ердийн yorог дав уугаад ердийн модон аяганда юугаа цагаа уугаад суучсан. Тэр энгийн байна. Энгийн байна гэдэг өөрөө байгалийн мөн чанар байхгүй юу. Байгалийн мөн чанарыг цаад суур хөлийг таньж мэдсэн ухаал ингэж энгийн байж чаддаг. Тухайн үед 13 дугаар зуунд Европын болон өрөнд орны бүх хаад стратегик нь одоо бүх болцоогоор алт мөнгөнд умхыг одоо ирмэлцдэг байсан бол Чингис хаан тэрний эсрэг байсан байхгүй. Өнөөдөр бид энэ манай дээдсийн тансаглал хэрэгсгдэрсэн. Бид нар тэндээс суралцах хэрэгтэй. Нэгдүгээрт. Хоёрдугаарт нь тэр нэг гайтай болвоос шадрыгаа шантал сугаа гавьяата болвоос даашнаас шаган сугаа гэсэн Чингис хааны нэг зарчим байгаа шүү дээ. Энэ өөрөө алагчлалгүй үйлчлэлтийг шудраг усны тухай ойлголт юм байна. Гайтай болвоос би одоо анд нөхрийгоо ч гэсэн тэр одоо юугаа өргөхтэйш тэр эцгээчсэн шийдэх ёстой. Тэгжиж энэ шудрагс сахигддаг. Гавьяата болвоос дайсан байсан чамаагүй бид
одоо тэрийг гавьяаг нь үнэлж явах хэрэгтэй. Энэ өөрөө шударга ёсны суур зарчим байхгүй юу? Би Чингис хааны энэ суур зарчмыг бид өнөөдөр хэрэгжүүлж байгаагүй юу? Энийгээ мэдэхгүй Чингис хаан дэмий бүдүүлэг хоцрогсон Чингис хаан ярьсан дэмий бүдүүлэг гэж дунд 100 нараа байна гэж ярьж болохгүй байхгүй юу? Тэгээд дээр нь Чингис хаан бас 3 дахь нэг зарчим байгаа. Тэр одоо тэрийг манайхан бас 3 гутарч уйны булчирхай бөөд гэсэн үг байдаг штэ. Хичнээн ядарч зүдэрч зовж исэн ч гэсэн хүн гэдэг мөн чанараа битгий алдаа. Одоо Чингис хаан ядарч зүдрээд гуйлга гуухаа солгоо явжсэн гэрнэ гуйлга гуйсангүй дээр юм хийсэнгүй худлаа хэлсэнгүй хулаа хийсэнгүй. Тий. Хүн ясаа алдсангүй. Тэр 8хан мөртөө явж чи хэдийг авах уу гэж зогсож байгаа байхгүй юу? Тий. Тэр Чингис хаан өөрийнхөө мөн чанарыг алдаг байна гэсэн үг. Хаан сууч хааны булчирхай бүү хаяач. Хичнээн одоо тансаг эрх мэдэлтэй одоо эд баялагтай болсон ч гэсэн өнөөх мөн чанараа хадгаж үлдэхийн суур зарчим юм байхгүй. Тэгэхээр одоо бид нар шинэ үеийн чэйж үүштэй гэдэг шиг гэгмэд нэг одоо бизнес хийгээд баяжчаад тансаглаад яваад гэдэг. Нэг гуйлга болохоо байх дээр одоо төрийг бол санкуугийн иргэдэл нь шалан дээр унтлан одоо хоосруулж мүлждэг одоо ловер хийхээс буцдаггүй. Энэ бичлэнгээр чинь бид нар Чингис хаанаас ахнууд асрах байна шүү дээ. Суур зарчим. Чингис хаан бидэнд ямар баялаг үлдээсэн гэж хүмүүс зарим шүүмжилж байгаа. Одоо Европын Аз шиг том шилтэлтгий барьж үлдээсэнгүү. Энэ одоо юуны Аз шиг том одоо сүм дугуун өшөө юу гэдэг бүтээн байгуулалт барьж үлдээсэнгүү гэж. Гэхдээ энэ чинь оюун санааны энэ том өвс өөр юу байх вэ? Бид нар энийг л олж харж энийг л өнөөгийн амьдрал дээр хэрэгжүүлээд уршаа явах юм бол тэн дээрээ тэр очивын технологиг нэмэлтээ. Тэр тань мэдвийг нэмэлтээ тий. Тэгхгүйгээр уршаа явахгүй л гэж хэлэх гээд байна л дээ. За. Нарко гол зүйлүүдийг үдирлээ л да. Тэгээд Тэмүжин Чингис хаан юу энэ олон төсчүүдэн дээр энэ хүндээ нөхөр байх. Биенийхээ итгэлийг даах энэ чадвар нь илүүгийн залуу баг наснд нэг сайхан төлөвшөж хоногшиж үлдсэн үүнийг үр аш нартаа яа сайхан үлдээж чадсан байна. Тэр Чингис хаан зарамжилсан хаадууд Монголын Чингис хаан үлдсэн тэр инх тавин зарчмыг Европ дахинд хэрэгжүүлсэн. Ховлаа хаан болохоор дорн дахинд хэрэгжүүлж чадсан. Энэ бол үнэхээр энэ Чингис хаан хэмээхэн түүхэн бие хүний хүрээ царайг хүч чадлыг бидэрт одоо энэ 21-р зуунд харуулад байна шүү дээ. Тэгэхээр ийм хүнийг юм биш үтгэхгүй байх аргагүй. Энэ үндэ бид хэр хүргэж болохгүй. Харин алиа ошин зангаар бас мартаж болохгүй. Бид бүхэл юм энэ бол өвлж авах хэрэгтэй. Тэгээд бүр хооштой өөрсдөө чадлын хэрэг тань мэдсэн хэрэг үлдээж ярьж явах хэрэгтэй. Зурж үзүүлж явах хэрэгтэй. Тэд нар маш дагаад бидний араас бас л энийг хөгжүүлнэ. 21-р зуунд манай монголчууд дэлхийд дээр Чингис хаанаа тараах болтугай гэж бодож байна. Ер нь бол тэгээд яг хаанаас эхэлснээ мэдвэл хаа хөрхөө мэднэ гэсэн одоо гол түүхэн зарчим байна шүү дээ. Энэ үднээс л бид түүхээ хүндэлж хайрлж хүндэтгэж түгэж явах хэрэгтэй гэж ярьлаа тав. Үзэгчид та бүхэндээ Чингис хааны тухай уран бүтээлчид судлаачдын одоо оролцсон нэвтрүүлгийг үзүүллээ. Эзэн Чингис хааны түүх бол дэлхийн түүхийн одоо нэг томоохон нөлөө өгөх хэсэг юм. За тэр дундаа монголчууд одоо Чингис хааныга шүтэмэд авч явах, түүнийгээ танин мэдэх, сургамж авах, хүч зориг урам авч байх ийм одоо хэрэгтэй юм а гэж одоо уран бүтээлчид гол санааг одоо бидэнд хэллээ. Үнэхээр тийм Чингис хааны түүх юу Монголын 13 дугаар зууны хүчирхэг оргил үеийн түүхийг бүрэн танин мэдэж, зөв танин мэдэх тийм одоо жишээ судалгааны үе одоо жишээ шинэ үе эрен үе ирсэн байгаа. Ингэснээрээ хоцрогддог юм биш. Түүх үзснээрээ хоошоо болдог юм биш. Энэ бол үнэт зүйл, урам зориг, өөрсдийн хинбэ гэдгийг танин мэдэх хамгийн чухал одоо түлхүүр тулгуур зүйл байдаг юм. Улс орон бүхэн тусгаар тогтнохтой түүхийнхээ ялгарх шанар дээр, түүний давуу тал дээр бусдаас өөр гэдэг тэрэл тусгаар тогтнож ялгаж хүчиж явдаг ийм учиртай. Тийм учраас түүхийг очирсан зүйл гэж үзэж байгаа хүн бол зөвхөн өнөөдөр болоод байгаа явцсан үгрэндэл одоо сэтгэж өргөн дэлгэр утгаар юмыг мэдрэхгүй байгаатай холбоотой юм а гэж ингэж хэлмээр байна. Ингээд үзэгчид та бүхэнд баярлалаа.